За энэ стенээр ямар ч гоё хоол хийдэг бүсгүйтэй энэ хараа. Нөгөө энэ чи баргаг энэ манайхаар хорхог юм шүү. Тэглэх чинь хорхог гэдэг нэр жижиг юу савтай штэ. Даач 5 хүний хорхог. Энэ докон утсан масах гэсэн чинь одоо энэ модны юу юм харцсан. Эхнэрийн заавраар гээд нэвтрүүлгээд нь штэ. Тэрнийг айгүй хүздэг штэ. Тэгээд нэг өдөр болгонд нэг уул нь хоол сурд юм шиг. Тэгээд над руу хаяа шэрлж чинь. Нөгөөх нь Бидмээр өнөр гэсэн чинь би жарын суурал чам зааж өгвөл чи хийх ёстой юм шүү. чи харж байна шүү дээ. Ер нь тийм л юм дээ. Яа. Янцтай. Тэгээ тэр Монголын тоглогч нар Харин тест гоё гоё. тэр эмэгтэй тоглогч нар дандаа урд зүгийн хоол сурсан баг юм. Тэгээ солонгос молонгос Япон ирж дандаа Европ хоолоо. загс магсанд гарсан. Би тэр загсыг ч гоё хийж сурах гэж сурмаар санагдаад байна да. Загсыг бол одоо хүүхд тоглосоо ахыхаа амлог Аманд ороо уусч байгаа үз тэ. Гэт гоё. Махитгүй. Янз гоё. За энэ хараа пони морнууд давжаа. тэр харж байгаа тэр азаргыг. Аль нь яа? Тэр цоохор. Өө зөө энэ азар. Гүүн байна. Зөө. Хаалтаж сэлдээ бэлдэг унжуулж явж Йоо ямар цаваа. За өнөөдрийн мэндийг хүргье. Тэгээд өнөөдрийнхээ бичлэгт болохоор би бас Германд ингээд хүүхдүүдийг одоо мал ахуйтай тий мал аж ахуйтай яаж танилцуулах уу, яаж нөхөрлүүлэх үү гэдэг талаар бас өөрийнхөө гэр бүлийн хүрээнд танилцсан бас ийм юугаа блог оруулъя гэж бодож байна. Тэгээ ер нь бол яг манай Монгол орн чинь мал аж ахуйн орн. Тийм болохоор бас одоо манайхан ч дэгдэж шүү хөдөөний оркууд, хотын оркууд гэж ингээл ярьдаг. Тийм зааг ялгаагаа гаргаад бас гадаадын орнуудаас бас авахыг аваад хаяхыг хаяад ингээд суралцах юм бас байд юм байх шүү гэдэг талаар бас оролцуулах гэж бодож байна. Мороо яг одоо бэлчээрээс нь өөртөө очиж аваад тэнгүүд нөгөө хазаар ногтын өөртөө нь ингээд яг тэр хүмүүстэй хамжаад ингэж хийлгээд тэгээ хөтлөж одоо өөр газар аваачингуудаа имэйлийн бас тэр нэг агуулгаас нь авчраад имэйлийн тохиулаад тэгээ ингэж одоо имэйлийн чангалж зангидж одоо юу яадаг юм байна. Ингэж энэ талаас нь мордох ёстой гэсэн ийм бүх юмнуудыг ингээ анхан шатны мэдгэдэггүүний заачт юм байна. Тэгээд надад бас яг ингээд бас л ингээд нөгөө илүү дутуу юм боддог хүн чинь бодож байгаа байхгүй. За яг Монголд байдаг малтай айлууд маань одоо хотын ингээд оркууд гэж ярьдаг шүү. Хотын оркууд, хөдөөний оркууд гэж манайхан ярьдаг. Тэрнийг одоо бүгдээрээ болоод аюу гоё ингээд бүгдээрээ одоо хотод байгаа хүүхдүүд бол морь малаас аюу их хор гинэ хол хүндий өсөд байгаа шүү дээ. Тийм болохоор ядаж одоо нэг жилдээ нэг удаа, хоёр удаа ингээд аль боломжоор ингээд бас морь малтай ойрхон өсгөж Монгол ахуйгаа бас таниулж явах хэрэгтэй болов гэж би бодож байгаа байхгүй. Тэгээд тэр газар болохоор юу яд юм бэ? Бас ингээд одоо яг зуны дэлгэр цагт ч юм уу, ер нь улиралдаа ч юм уу ингээд бас юу хүүхдүүдийг 7 хоногийн хугацаатай тэнд ингээд өөрсдөө ингээ майхнаа бариад тэр айлын хашаанд майхнаа бариад ингээ амьдруулад одоо морь малтай ойрхон ингэж таниулж ингэж сургадаг юм байна. Тэгэнгүүтээ тэр нь яг мэдээж хоолных нь мөнгө тэнд байрлаж байгаа мөнгө нь нэг их мөнгө биш. Баг зэргийн мөнгө төлөөд тэгээд тэр газар нь байрлаад тэр хүмүүстэй хамт өглөөд нь хамт босоод морь малаа яаж арчлах ёстой юм, бэлчээрт нь яаж тавих ёстой тэр бүгдийг ингээд зааж өгөөд анхан шатны мэдгэдэггүй олгодог юм байна. Тэнгүүд би бас бодож байгаа юм болохоор Монгол хасаагүй л малтай айл байна. Тийм болохоор яг малтай айлнууд маань ингээд Монгол Улаанбаатарт байгаа ёстой нөгөө оркуудаа авчираад эсвэл нэг сайхан те илүү гэр гэж ярьдэн шүү дээ монголчууд. Тэр шиг илүү гэрээ бариад тэр дотроо ингээд одоо гал хөсөө өөртөө яаж төлөвгүй, хоол ундаа яаж хийдгүү, за морь малтайгаа яаж харьцдаггүй гэдэг юм те. Тэр бүгдийг ингээд заагаад ийм гац зэргийн ингээд одоо нэг хүүхдүүд анхан шатны мэдлэг олгоод ингээд явчвал бас зүгээр юм болов уу гэж бодлоо. Тэгээд намайг хэдэн онд лээ 2005-6 оны үед би
хайрт хааны амралт гэдэг Монголд байдаг шүү дээ. Дархны зам гэдэг тэр амралтанд очиж амарч яхад юу яасан байхгүй юу? Тэр хэдэн өхөр байна. айлын нөгөө бишээ тэр айл юм биш тэр амралтанд Туркийн билүү нэг л баян орны Сауди Арабын билүүдээр нэг баах баян айлын хүүхдүүд баян орны хүүхдүүд амарч исэн байхгүй юу? Яг тэр амралтанд нь тэгсэн чи 2 дахь удаага ирж байгаа гэж байгаа байхгүй юу? Тэр хүүхдүүд тэгэхэд тэр ихнийхээ удаад нь бол тэр нөгөө амар баян нөгөө баргал алтан жорлон дээр бидсдэг хүүхдүүд чинь харчаал гайхсан гэж байгаа. Монголын модон жорлон тэгээд нөгөө юуны байдлыг харчаад юу вэ би өстой энд байж чадахгүй матахгүй гэл амар аашилсан гинэ. Тэнгүүтээ 2-3 хоноод ингээл морь малтай харьцуулаад ингээл ирсэн чинь нөгөө хүүхдүүд чинь 2 дахь ирсэн үед нь бид нар таарж байгаа шүү дээ. Тэгэхэд чинь тэгж амар гоё таалагдчихж байгаа байхгүй хүүхдүүд. Тэгэл нөгөө тэр амар нөгөө нэг энд газар чи би ахиж ирэхгүй энэ чи ямар сонин газар вэ гэж уйлжсэн хүүхэд чинь сүүлдээ зүгээр морь унаад давхиалстай нэрэ тэр хээр талаарч өстэй нэрэ өглөө босоод өнөөдөр морь унах програм байгаа үстэй гэлтэгдэг нэ өдрөд бас нэг хөтөлбөр байгаа штэ. Тэгэхээр тэрнийгээ хүлээхгүйгээр өстэй. За өнөөдөр би өстэй морь унах үстэй гэд бүр моринд Монгол морин амар хайртай болчоо явсан гэд бараг тусгай онгоцоор Монголд ирж исэн гэсэн баг шүү тийм хүүхдүүд. Тийм гоё нөгөө нэг ер нь ингээд хүн чинь нөгөө нэг өөрт байхгүй өөрөө мэдгүй юмаа ингээд олж нээж илрүүлэхээр аюу гоё байдаг шүү дээ. Тэгэхээр бас яг Монгол бид нар чинь болохоор Монгол хүмүүс юм чинь Монгол ахуйтайгаа байнгын л ойр байх хэрэгтэй гэдэг утгаараа ер нь бол хүүхдүүдээ хот хөдөө гэлтгүй бүх хүүхдүүдээ ингээд ер нь хотын амьдралч бай, хөдөөний амьдралч бай, малчин амьдрал ингээд бүр тасгаж сургаж бас ингэж юу яаж хөвшүүлж явах хэрэгтэй юм шиг байна. Тэгэхгүй бол жишээлбэл нөгөө нэг аахаа гэж нэвтрүүлэг болдсон шүү дээ. Тэгээд тэрнийг бид нар ингээд хаяа үзэж байгаа чинь ер нь ингээд бараг л за яг бид нар чинь бас нөгөө нэг одоо нөгөө нэг социализмын үеийн үлдэгдлүүд болохоор ч юм уу бас мэдээд байгаа юмнуудыг ингээ хүүхдэд мэдэхгүй болохоор юу вэ ийм наазах юм мэдэхгүй байхдаа яад ингээл бас дотроо боддог байхгүй юу. Тийм болохоор бас хүүхдүүдтэй ер нь бас яг ингээл яг л суур хүмүүжил ахуй хүмүүжил гэдгийг аягүй сайн сургаж явах хэрэгтэй юм шиг байна. За тэгээд тэр морь уналдаг газар нь болохоор ингээ хүүхдүүдийн маань бэлчээрээс нь морийг сонгуулад бас нэг хідэн тэр жижигхэн пони моринууд байгаа шүү дээ. Тэгээд тэндээс чи айлын унах ингээд сонгуулад тэгээд тэр морийг өөрсд нь ингээд хөтлүүлээд авчираад юуг нь бас нөгөө юуг нь юу лээ? Морь самнуулж үзүүлж бас хүүхдүүдийн цэвэрлүүлээд тэнгүүтээ ингэж юу яа дээр туурай ингэж цэвэрлдэг ингээд бас хөөхөн заагаад юмнууд нь заа. Өөрөөр нь хэлгээч зулаа. Тэгээд юунаас нь бас агуулгаас нь очиод имэйлийг авчираад яг өөрсдөө за ингэж мартуулаа. Эхний ээлжингээ хөдөлж явуулж байгаа. Эхний удаад бид нар одоо даахуулгаа очсон болохоор анхны удаад бол ер нь аав ээж нь хөдөлж явах хэрэгтэй. Тэгээд хоёр дахь удаадаа бол баг багаар нь өөрсдөө морь заалж явах хэрэгтэй юм лээ. Тэгээ ер нь их хөөх юм байна. Иймэрхүү бас нэг сургалт маягийн юм Монголд бас илүү их ингээд бас хөгжөөсэй гэж би бол бодсон. Хөгжөөсэй гэ бас жоохон буруу ярьдэн шүү. Одыг арга. Аавынхад өгж байгаа одыг ярьж байгаа. Eine T-Shirt und eine Manda, wie heißt er? Das Mörr fährt nirgends hingsen be. Das ist Joja, ne? Lojan. Lojan гэж юм те. Aber Tapolo ist Балра чиний морины нэрийг чиний унахтайгаа морины нэрийг хин гэдэг. Hünger Hund hier, aber damit nicht. Асууж энэ ихчээс асуу. Wie heißt die Pferdname? Dieses Pferd? Ja. Das ist Josie. Josie. So singen Kinder. хоёр байна. Хоёр байна. Зулаа энэ хүнээр нь хэлгээ. Und das Weiße mit den schwarzen Punkten heißt Морийг хин гэсэн. Одоо
Чиний морь хин нэр нь Дона. Donnerwald. Zonnerfeld. Donnerwald. Fold. За. Wald. За. Хүүхдүүд унуулахаас өмнө жоохон бас ингээ явуул атахыг гэсэн чи ийм хийж. Харин үгэнд нь ороод шүү дээ. Guck mal. Danke. Имэйл нь урагшаа. Dein Pferd will nicht. Mein Pferd ist auch. Gut aus. Яг манайхаар нэг За миний охин анхудаага морин дээр мордсон. Миний охин энэ болоогийн якийг өмсгч, курткийг өмсгч гинэ. Сэрүүхэн байна. Super, wer wollte das Händchen reiten? Du? Ja. Super. Dann kannst du hier auch Яг нь цүү. das. Энийг бүслээд өг. Тамаа. Потом махтас чүнки. Aufgelegt, aber sehr nass. Kommst du so hoch? Guck mal, so. Genau, und hoch. 1, 2, 3, ups. Super. Oh, guck mal, das sieht schon gut aus, oder? Бийсэн. Яа. За, бол. Da hinten liegen wir doch Tisch. Үгүй. Hier kannst du dich festhalten.